сайн байцгаана уу бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргэе. Кино босон бодит хэрэгүүд бичлэгээрээ дахин уулзч байна. Энэ удаагийн бичлэгээр би дараах киноны бодит хэргийг ярих болно. За энэ кино бол 2008 онд гарсан Чүгокжа гэдэг нэртэй кино байгаа. Гол дүртэн Ким Юн Сон, Ха Жон Уу, Со Юн Хи жүжигчид тоглосон. Энэ киног ямар хэрэг дээр үндэслэн бүтээсэн бэ гэхээр 2003-аас 4 онд гарч исэн. Тухайн үедээ Солонгосын нийгэм маш хамжигтайгаар цочроод исэн. Юу янж олын цуврал аллахын хэрэг дээрээс үндэслэн бүтээсэн кино байгаа. За бас нэг драм байдаг 2022 онд гарсан SBS телевизийн драм. За тухайн драм болохоор Солонгосын хамгийн анхны профайлеруудын тухай драм баггүй. Тэгээ энэ драмын 1 болов 2 анги дээр нь бас юу янж олын цуврал аллахын тухай гардаг. Энэ юу янж олын цуврал аллахыг судлаад байж хаад бол энэний тухай маш их мэдээлэл, документ тэгээд бичлэгүүд, янз бүрийн сэтгэл судлаач нарын подкастууд гэх мэтлэн маш их мэдээлэл өгд юм лээ. Бүгднийг уншиж судалж ясараа сүлдө бүр толгой ирсэн. Тэгээ ямарч байсан өөрөө чадаад мэлцсэн мэдээлэлээ хүргэе. Хамгийн анхны хэрэг 2003 оны 9 сарын 24-нд гардаг. И Ёнхэ гэдэг нэртэй эмэгтэй хадам аавгаа төрсөн өдөрт мэд хүрэхээ уцаар заалгадаг. Хадам аав нь Сөүлийн Ганнам дүүрэгт өөрийнхөө Кенжтэй буюу хувийн хаустай их нэртэйгээ амьдардаг байсан. За хоёулаа даал хол гарсан хөгшчүүд байсан хэрнээ уцаа авахгүй бүхэл өдөржингөө болдог байхгүй. Тэгээд И Ёнхэ эмэгтэй тухайн үед нь санаа зовоод нөхрөө ажиллаа тарж ирэхийг нь хүлээж байгаад тарж ирэх үед нь хамтдаа Сөүл рүү явдаг. Тэгэд гэрийнх нь гадаа очоод хашааных нь хонхыг нь дарсан чинь хинч гарч иж хаалгаа онгойлгож өгдөггүй. Санаа зовсон их хүүбэр хоёр нь өөрсдөө байсан илүү дэлгүүрээрээ хашааных нь хаалгыг онгойлгоод орсон чинь гэрэнд хав харахгүй байждаг. Тэгээд тушаа ороод унтлахын өрөө рүү ордог. Тэгсэн чинь унтлахын өрөөнд дээр орон дээрээ хоёр хөгшин толгоондоо хүнд зүйлээр цохиулсан, хүнжил болон шалаар нийлц ус асгарсан, нас барсан байдалтайгаар олддог байгаа. За тэгээд цагдаа нар ирж мөрдлөгөө эхлүүлсэн боловч хамгийн гайхалтай нь энэ гэрт гаднаас дэвтэрсэн ямар ч уул мөр байхгүй. Гэхдээ гэрийнхэн доторх зүйлсийг нь онгоцсон. Ингэж онгоцсон хэрнээ дотроос нь юу ч алга болоогүй, бэлэн мөнгө болон үнэт зүйлсүүд нь бүгд тэр чигээрээ байж исэн. За тэгээд цагдаа нар юу гэж үзсэн бэ гэхээр энэ бол өс сонцонгийн сэтэлтэй аллаг байна. Хоёр хөгшин өс сонцон сансан хүн хороогоод гэрд нь хулгай орсон юм шиг байдалтай үлдээгээд гарч явсан байна гэсэн дүгнэлтэнд хүрээд ойр дотныхан эргэн тойрныхыг нь судалж эхэлсэн байдаг. Задлангийн хариугаар хадам аав толгойдоо 5 удаа хүнд зүйлээр цохиулсан. Тэгээд хэрэгтэнтэй тэмцэлсэн буюу цээж болон гар хэсэгтээ утгаар утгалуулсан тийм шарахтай байсан. Харин ээж нь болохоор толгойдоо 3 удаа цохиулж амнасаа алдсан буюу ихний цохилтоор л амнасаа алдсан учраас хэрэгтэнтэй тэмцэлсэн уул мөр олдоогүй байл. Хэргийн газраас үл мэдэгдэн гутлын мөр тэгээд үс хідэн ширхэг үс хурууны хээ зэрэг ололцсон. Эргээс 2-7 оны дараа буюу 2003 оны 10 сарын 9-ний өдөр тэтгэвртэй гараад зогсоолын цэвэрлэгч хийдэг байсан 61 настай Күү Сансуу нэртэй эрэгтэй ажлаа тараад гэртээ харьдаг. Тэгээд гэртээ хараад хаалгаар төгссөн чинь бас л хаалгаа тайлдаггүй. Тэгээд ер нь бол гэрт нь хүн байхгүй байх ямар ч үндэслэлгүй тийм айлсан. Ягаад гэхээр 80 гарсан хөгшин ээж нь мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн тэр хоёрыг хараад гэртээ үлддэг эхнэр 3 гэртээ байдаг гэсэн. Тэгээд энэ 3 хүн болвол гурлаад нэгэн зэрэг гадагшаа гарах амарч боломжгүй хүмүүс. Тийм учраас гэрт нь хүн байхгүй байх ёсгүй гэж хонхоод хараад идэг. Тэгсэн чинь хинч хариу өгдөггүй. Гайхсан Күү Сансуу хашаагаа даваад ордог. Тэгсэн чинь гэрийнх нь хаалх нь онгорхойг коридорх нь гэрэл насаалттай тий. Амар гайхал нэг лэвгүй мэдрэмж төрөд гэрлүүгээ яваад орсон чинь коридортой ихнэр нь толгойдоо цохиулаад усаа асгарсан байдалтай нас орсон байж идэг. Маш их цочрдоо цагдаа нарыг дуудаад цаашаа яваад үзтэл хоёр давхрын өрөөнийхөө хаалган дээр хүн амнасаа алдсан, нойлын хаалган дээр ээж нь амнасаа алдсан байдалтайгаар холддгоо. За цагдаа нар ирээ мөрдлөг явуулсан чинь мөн л адилхан гаднаас орсон уул мөр байхгүй, гэр орныг нь онгоцсон боловч авч авсан зүйл юуч байхгүй. Тэгээд хохирогчд бүгд толгойдоо цохиулсан амнасаа алдсан ийм байдалтай байж идэг. Гэтэл мөрдөгчд юу гэж үзсэн бэ гэхээр мөн л адилхан өшгөнцөнгийн сэтэлтэй хүн орж ирээд бүгднийг нь хороогоод гарч явсан байна гэдэг дүгнэлт хийсэн. Гар хохирогчд бүгд толгойдоо хүнд
хүнд зүйлээр цохиулсан амнасаа алдсан ба маш олон удаа цохиулж чамархан ясан бүр бутарсан хэмжээнд очисон байсан. Тэгээд хэргийн газраас нэгэн гутлын уул мөр олддог. Тэгэд энэ хоёр аль хоёулаа Ганнам дүүрэгт амьдардаг нэлээд боломжийн амьдралтай айлууд байсан учраас олон нийт юу гэж үзсэн бэ гэхээр энэ юу нь баячуудыг онцлсон цуврал хэрэг байна гэж үзэл тийм цуу яриа маш ихээр тархаж эхэлсэн. Тэгээд байж байтал дахиад нэг хэрэг гардаг. Чэ Юнжун нэртэй нэг эмэгтэй Ганнам дүүргийн Самсон донд байдаг гэртээ эргэж ирээд хаалгаа төгсөн чинь бас гэрт нь хийж байхгүй хаалгаа тавьж өгөхгүй байдаг. Тэгэл гэрийнхаа хонхыг дараалаад тогшоол хийдэг, гэрлүүгөө залгаалдаг, хин ч хариу өгдөггүй. Тэгээд за гэрхнээс маань хин нэг нэрж онгойлгож өгөхөлгүүдийг хүлээж итэл том хүн хүрээд ирдэг. Тэгээд том хүүдэн дэлгүүр байж таарад хоёлаа хамтдаа гэрээ онгойлгоод орсон чинь 69 настай хадам ээж нь толгойдоо цохиулаад амнасаа алдсан байдалтай гэртээ байж идэг. Хэргийн газраас нэг гутлын мөр дахин олддог ба өмнөх хэргийн гутлын мөртэй яг таардаг. Тэгж байж нэг юм цагтаа нар нэг хүн үлдээд яваад байгаа цоврал хэрэг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэр болон цагдаа нар энэ хэргийн тухай маш их ярьсантай холбоотойгоор нэг хэсэгтээ буюу бараг сар орчмын хугацаанд дахин нэг хэрэг гардаггүй. Тэгж байгаад 62 настай Эми санд ажилладаг Хиран эмэгтэй ажил дээрээ байжсэн чинь засварчин заалгадгийг. Тэгээ над засвар хийх дуудлагын дагуу ирсэн чинь гэрч чинь хүн байдаггүй ерөөсөө хаалга тайлахгүй байна гэж хэлдэг. Тэгээд Хиран эмэгтэй болохоор уул нь гэрт нь өндөр настай бие муутай аав нь байгаа. Дээрэс нь түүнийг асардаг мэргэжлийн совилогч энэ хоёр хоёулаа байх хэвээр. Тэгээ хэрвээ байхгүй бол тэр хоёр салхилахад гарсан юм шиг байна. Дараа манай гэрлүү дахин ирж засвараа хийгэрэй гэж хэлээд явуулдаг. 3 цагийн үед өөрөө гэртээ хайрц ирээд гэрийнхаа хаалгыг онгойлгосон чинь гэрээр нь дүүрэн утаа болцсон байдаг. Дүүрэн юу утаа болчоо гэд аавынхаа өрөө рүү яваад орсон чинь аавынх нь өрөө шалгаар дүүрэн цус болцсон. Тэгсээр нэг өрөөнд дотор нь ямар ч хүн байхгүй байдаг. Гайхаад совилогчийнхаа өрөө рүү очиод хаалгыг онгойлгох гэсэн чинь совилогчийн өрөөнд төгчөөтэй хаалгыг онгойлдоггүй. Тэгэхээр цагтаа дуудаад цагдаа нар ирсний дараа хаалгыг нэвдээд орсон чинь орон дээр өгний цогцос, шалан дээр совилогчийн цогцос хоёулаа шатсан байдалтайгаар олддог байгаа. Задлан шинжилгээ хийж үзэхэд хоёулаа толгой тус газраа хүнд зүйлээр цохиулаад амнасаа алдсан байсан. Энэ хэрэг нь өмнөх хэрэгүүтэй адилхан гэртээ байдаг хөгшин хүмүүсийг толгойд нь цохон хороосон хэрэг байсан хэдий ч цогцсыг шатаасан байсан учраас цагдаа нар энэ өмнөх хэрэгүүдэд дуурайн үлдсэн хэрэг байна гэж үздэг. Гэхдээ Аз олж энэ айлт CCTV буюу камер байдаг гэсэн байгаа. Тэгээд камерын бичлэгийг үзсэн чинь тухайн үед гэрт нь байсан хувцас сольж өмсөөд гарч явж байгаа эрэгтэй араас нь авагдсан бичлэг олддгоо. Тэгээд тухайн бичлэг дээр үнслээ 168 см орчим өндөртэй 20-30 насны эрэгтэй хүн хэргийг үлдээд яваад байгаа юм байна гэдэг тодорхойлолттой болж үлдсэн. Дөрөвдөх хэрэг гарсны дараа олон нийтийн дунд бас нэг юм хувилдааны он шиг юм гардаг. За энэ хэрэгүүд бүгдээрээ Баян хорол буюу Ганнам дүүрэгт гарсан. Гэхдээ хороо буюу дон гэж нэрлэдэг солонгосоор тэр нь болохоор өөр газар байсан хэдий ч эхний хэрэг Шинсадун, хоёр дахь хэрэг Күгидун, гурав дахь хэрэг Хэходун, дөрөв дэх хэрэг Самсон дун гэх мэтчлэн дандаа эхний өсгнүүд нь ижилхэн нэртэй тийм дунгуудад гарсан хэрэгүүд байдаг. Тэгээд дараагийн хэрэг ч гэсэн ижилхэн ийм үсгээр эхэлсэн нэртэй хороонд гарах юм байна гэдэг тийм онол төвшүүлэгддэг. 3 сарын дараа Ганнам дүүрэг биш гэхдээ өөр дүүргийн Чонжоо дун гэдэг газар бас нэг настан толгойдоо цохиул амнасаа алдсан байдалтайгаар олддог. За тэгээд нөгөө энэ өмнөх Ганнам дүүргийн хэрэгүүдийг үйлцсэн хэрэгтний хэрэг байна гэж үзээд судалсан боловч энэ шал өргөдгөн үйлцсэн хэрэг байдаг. Нэгэн үйл хөдлөлийн мэрэгжилтэн тэр айлын одоо хохирогч эрэгтэйд очоод надад мөнгө зээлгэж гэж гуйсан юм лээ. Тэгсэн чинь нөгөө хохирогч эрэгтэй үгүй мөнгө зээлж чадахгүй гэсэн чинь уурандаа нөгөө толгойд нь цохиж хороочоод гэрээс нь бэлэн мөнгө болон кредит картыг нь аваад цухтаасан. Өмнөх 4 цуврал хэрэг гарснаас хойш яг ижилхэн төстэй хэрэгүүд бол дахин гараагүй. 2004 оны хавраас эхлээд өөр хэрэгүүд олон нийтийн анхааралд орж эхэлдэг. За тэр нь болохоор Сөүлийн Соном дүүрэгт гудамжинд явж байсан юм. Залуу эмэгтэйчүүдийг хутгалан хөнөөсөн хэрэгүүд байсан. Мэдээж Сөүл том хот юм чинь энэ тэнд янз бүрийн хэрэг гардаг нь бол тодорхой. Гэхдээ яг нэг ойролцоо хэсэг газар яг ижилхэн арга барилтай хэрэгүүд олноороо гарсан нь олонний анхааралд өртсөн байдаг.
Хэрэгүүдийн хамгийн ихнийх нь болохоор эмээтэйгээ хамт амьдардаг 18 настай нэг охин эмээгээ өөрийн 5 цагийн үед нөгөө ажилтнаа гаргаж өгчөөд гэрлүүгээ орох гэж явж байгаад гинт гудамжнаас нэг хүн гарч ирээд түүнийг 10 удаа хутгалсан байдаг. Гэхдээ хазаар тэр охин бол амьд үлдсэн. Гэхийн хэрэгээс 2 сарын дараа буюу 4 сарын 20-ны өдрийн өөрийн 3 цагт 20 настай оюутан охин гэрийнхээ үүдэнд гэрийнхээ хаалгандаа ингээд түлхүүрээ зоосон байдалтайгаар гэрийнхээ хаалганы урд хутгалуулж амьдасаа алдсан байдаг. Тухайн үедээ цагдаа нар юу гэж хамгаалсан бэ гэхээр араас нь хин нэг ингээд дагаад мэдрээд гэртээ л орчуул аймаар удна гэж бодсон байх. Тэгээд гэрлүүгээ орж амжлахгүй хаалгандаа түлхүүрээ зоогоод халтлагад дуртан амьдасаа алчжээ гэсэн дүгнэлтийг өгсөн. 2-7 хоногийн дараа тухайн дүүргийн ойролцоох нэг цэцэрлэгт хүрээлэнгээс 22 настай эмэгтэй цогцос 10 удаа хутгалуулсан байдалтай олдсон. За тэгээд ингээд зүгээр гудамжаар явж байгаа залуу хүмүүсийг хутгалан хөнөөдөг цуврал алуурчныг нөгөө настангуудыг хөнөөдөг цуврал алуурчин гэж бол угаасаа хинт сэжиглээгүй ямар ч холбоо хамаарлахгүй хэрэгүүд учраас дахиад нэг өөр нэг цуврал алуурчин гараад ирлээ л гэж тухайн үедээ ботож байсан. Хутгалуулж амнасаа алдаж байгаа залуу охтын хэрэг гарахаас 1 сарын өмнө нэг саунд ийм хэрэг гарсан байдаг. Тэр нь юу вэ гэхээр саунд орж исэн нэг эрэгтэй түлхүүрийг нь хулгайлаад шүгэнээс нь мөнгийг нь хулгайсан нэг хэрэг гардаг байхгүй. Тухайн саунд ажиллаж байсан ажилтнаа нь яг иймэрхүү төстэй хэрэгүүд нэлээд хэд удаа гарч ирсэн учраас яг энэ хэрэгүүдийг үйлдсэн байж магадгүй гэд нэг хүний сэжиглээд иждэг. Тэгээд цагдаа дуудаад тэр хүнээ зааж өгсөн нь юу янчол гэх энэ хүн байдаг. Юу янчолыг цагдаа нар ингээд баривчлаа цагдаагийн газраа авч ирдэг. Цугтаа ирсэн гэрчүүд байгаа штэ тэг юм алдсан хүмүүс тэгээ харсан сауны ажилтан гэх мэтлэн хүмүүс байгаа. Тэднээс ингээд байцаалт аваад цагдаа нар ярилцж байгаа хооронд нөгөө юу янчол чи цугтаачдээ. Тэгээ цугтаахтаа болохоор бүр ингээд өхөн хатан цугтаадаг байхгүй нөгөө ингээл цагдаа нараа цугтааж явж байгаа 3 давхар байшин гэдэг дээвэр дээрээс өсөрч мөсрэл бүр ингээл бүр үхэгсэхээ үзэл цугтаадаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө цагдаа нар нь ингээл ямар ч зүйл хөөсөөр барьж авдаг. Тэгтээ юу гэж боддог вэ? 100 мянган төгрөг хулгайлсан дээрээс нь тэгээд яг хулгайлсан үгэн тодорхой биш зүгээр сэжиглэгдэж байгаа ийм хэрэгт холбогдож баригдчихэд яагаад ингэж өхөн хатан цугтаагаад хамаалаа гэдэг аюух гайхсан байдаг. Яг энэ нэг 3 давхрын дээвэр дээр зүсэрч мөсөрч байгаа энэ хэсэг нь бас кинон дээр гардаг байхгүй. Тэгээд би болохоор энэ хэргийг ингээ уншиж мэдхээс өмнө юу гэж бодож ирсэн бэ гэхээр бодит явдал дээр ингээ сэтгэлэн бүтээсэн ч гэсэн кинонууд ингээ уран сайхны аргаар зарим нэг хэсгийг нэмэх ч юм уу, зарим нэг хэсгийг хасах ч юм уу тиймэрхүү зүйлс оруулдаг штэ. Тэгээд тэрнгээр л ингээ иймэрхүү сценууд оруулсан байх гэж бодож ирсэн. Гэсэн чинь яг жинхэнэ босон бодит явдал нь ингээ 3 давхар дээрээс өсөрч мөсрээд ингээ цугтаасан байт юм лээ. Зүгээр хэргийнх нь ингээ байгаа байдлыг нь л гарахад л зүгээр кино олцсон байхгүй юу ч нэмж хасгүйгээр. Тэгэхээр тийм л амар кино шиг байж боломгүй хэргийг үлдчихсэн гэсэн үг. Тэгээд цагдаа нар ямар ч байсан араас нь хөөсөөр хагаад нөгдөж байрж авсан хулгайлсан мөнгийг нь эзэнд нь өгүүлсэн. Тэгээд хөрөлцоод энэ хэрэгээс салсан байдаг. Эмэгтэй гудамжинд явж байгаад хутгалсан хэрэг гарсан шүү дээ. Тэрний дараахантай дахиад нэг 25 настай эмэгтэй ажилдаа явж байгаа замдаа гудамжинд хутгалуулсан бас амнасаа алдсан. Үүнээс гадна Инчоны нэг далайн хэрэг дээрээс нэг шатсан машин олддог байхгүй. Тэгээд дотор нь нэг эрэгтэй цогцос байж идэг. Тэгээд тэр цогцыг гаргаж ирээд шалгасан чинь эрэгтэй ингээд гарынхан сарууг тайраад авцсан. Тэгээд яг ингээд задлан шинжилгээгээр болохоор толгойд нь хэд удаа зогсон, олон удаа хутгалсан, ингээд амнасаа алдсан ийм эрэгтэй цогцос олцсон. Тэгээд тэр далайн хэрэг дээр бас олцсон эрэгтэйг судлаад үзсэн чинь ингээд зах дээр нөгөө хууль бус CD хуулбарлаад зардаг. Дээрээс нь нөгөө нэг Viagra гэдэг нөгөө хууль бус юмнуудыг зардаг. Тим хүн байсан. Тэгээд нас барахынхаа өмнөх өдөр нэг 30 орчим насны эрэгтэйтэй маргалтаа зогсож байгааг нь харсан гэрчүүд бас гарч ирдэг. Тэгээд ингээд 3-4 ингээд эмэгтэй хэрэг, нэг эрэгтэй машин дотроо шатсан хэрэг, дээрээс нь ингээд 2 бага насны хүүхэд алга болоод сургууль алга болоод амнасаа алдсан байдалтай болцсон. Нэг дунд сургуулийн хүүхэд мөн сургууль алга болоод амнасаа алдсан байдалтай болцсон гэх мэтчлэн маш олон хүн амны хэрэгүүд тухайн үедээ ингээд ойрхон зайтай гардаг. Ийм олон хэрэгүүд ингээд хэрэгтэн нь баригдахгүй байгаад байна гэдэг ийм нэг шүмжлэлд өртөөд тэгээд 100 хоног
болохоор ямар зорилготой вэ гэхээр энэ 100 хоногийн туршид энэ эзэнгүү байгаа бүх хэргийг илрүүлэх ийм зорилготой прожект байдаг. Энэ прожект зарлагдсан цагдаа нар ингээл завгүй нөгөө хэрэгүүдээ судлаад ажиллаж байсан чинь цагдаагийн газар нэг дуудлага ярьдаг байхгүй. Тэр нь юу вэ гэхээр нөгөө дуудлагын массажист эмэгтэй сургууль алдаг болсон хэрэг бүртгэгддэг. Тэгээд дуудлагын массажист гэдэг нь нэг дуудлагаар очиж массаж хийдэг хүн гэсэн үг биш шүү дээ тий. Арай нөгөө өөр үйлчлэгээ үзүүлдэг мэдж байгаа байх гэж бодож байна. За тийм эмэгтэй сургууль алгуулсан хэрэг бүртгэгддэг. Тэгсэн чинь нөгөө цагдаа нар ингээд 100 хоног прожект зарласан. Тэр хоорондоо нөгөө олон эзэнгүү байгаа хэргийг илрүүлэх ажилдаа ингээд байж исэн болохоор тэр хэрэг дээр юу гэж хэлдэг вэ гэхээр за ер нь энэ салбарын эмэгтэйчүүд бол ер нь нэлээд алга болох нь илбэг байдаг. Ягаад гэхээр энэ салбараасаа гарахын тулд ингээд бүх хүмүүстэй холбоогоо таслаад өөрийнхөө сайн дураар ингээд алга болдог шүү. Тийм учраас ингээд төрөх хугацаанд ажиглаад хүлээж байгаараа эргээд ирэх байхаа эсвэл эргээд толгой барих байхаа гэсэн иймэрхүү хандлага үзүүлээд хар гэрийнхэн болон нөгөө нэг мэдээлэл өгсөн хүмүүсийг нь буцаасан байдаг. Тэгээд байжсэн чинь нөгөө дуудлагын массажистын нөгөө нэг үйлчлэгээ үзүүлдэг нэг 20 орчим насны эмэгтэй нөгөө массажийн дуудлага аваад гарч яваад тэр шөндөө эргэж ирээгүй тийм хэрэг гардаг байхгүй. Тэгээд тэр хэрэг гарахтаа яасан бэ гэхээр дуудлагын массажийн захиалга өгсөн эрэгтэй нь болохоор 30 орчим насны эрэгтэй байдаг. Уцыг нь харсан чинь өмнө нь ингээ хадгалагдсан байсан дугаар байдаг байхгүй. А тэр нь юу гэсэн үг вэ гэхээр энэ эрэгтэй анх удаа үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч биш байна гэдгийг нь илэрхийлж байгаа. А тэгээд эмэгтэй захиалгын дагуу гарч яваад нэг цагийн дараа дахин нэг дуудлага ирдэг. Тэр дуудлага дээр нөгөө эмэгтэй чинь би барьцаалагчлаа гэж амар ойрлоод уцаа тасалсан байдаг. Эргээд залхсан чинь нөгөө уцнаа бүр ингээ унтарсан байдаг байхгүй. Дуудлагын массажист эмэгтэйчүүдийг ингээ хариуцдаг нэг юм хүн гэж байд юм байна. За энэ тухайн тэр кинон дээр нь ингээд айгүй тодорхой гардаг заяа. Энэ хүн энэ хэргийг илрүүлж байгаагаар гардаг байхгүй юу бол тэр хүн нь юу гэж бодсон бэ гэхээр тэр алга болдог эмэгтэй 20 орчим насны хөдөөнөөс ирсэн эмэгтэй байсан. А хэдий ингээд дуудлагын массажистын үйлчлэгээ үзүүлдэг ийм ажил хийдэг ч гэсэн олсон мөнгөө ингээд нэг бүрчлэн хураагаад хөдөө байдаг хөшин ээж аав руугаа явуулдаг. Тийм сайхан сэтгэлтэй эмэгтэйсэн аахгүй. Тэгэд энэ охин болвол яавч ингээд зүгээр тоглоом шоглоомоор иймэрхүү дуудлага хийгээд ор сургуу алах болох хүн бишээ гэд бодоод сэжиглээд ийм дуудлага ирээд энэ эмэгтэй маань алах болчлоо гэдгээ нөгөө нэг эзэндээ хэлсэн байдаг. Эзэн нь за би ямар ч гэсэн нэг таньдаг мөрдөгчтэй хэлээд яа гэд хэлдэг. Таньдаг мөрдөгч нь маргааш нь ирээд залуутай нь уулзаад ингээд ямар юу асан энэ тэрэг гэд ярилцаад байжсэн чинь яг нөгөө уцнаас нь дахиад дуудлага ирдэг. Эмэгтэй явуулаач гэд дуудлага өгдөг байхгүй. Тэгэнгүүт нь энэ дугаараас залгаад энэтэй уулзах гэж яваад тэр эмэгтэй алгуулсан гэж хэлээд дуудлагын дагуу нэг эмэгтэй явуулчаад араас нь тэр дуудлагын газрын хүмүүс болон цагдаа нар мөрдөж явдаг байгаа. Дуудлага өгөхдөө болохоор нөгөө эмэгтэйгээ нэг 24 цагийн дэлгүүрийн урагшаа явуулчаарай гэд хэлдэг байхгүй. Тэгээд нөгөө эмэгтэй чи 24 цагийн дэлгүүрийн урд ингээ яваад утсан чинь нөгөө эрэгтэй чи гарч ирдэггүй. Тэгэл хүлээгээд исэн чинь эргээд нөгөө газар руугаа дуудлага хэд нөгөө залуу чинь залгаад наад эмэгтэй чи надад таалагдахгүй байна. Өөр эмэгтэй явуулаад өгөөч гэдэг. Тэгэхээр энэ залуу чинь хэрэгтэй холбоотой ээж магадгүй гэж мөрдөж байгаа учраас за тэгээ өөр эмэгтэй явуулаа одоохон гэд хэлээд буцаад тасалдаг. Тэгсэн чинь эргэж залхангуудаа байршлаа өрчилждэг байхгүй нөгөө 24 цагийн дэлгүүр дээр биш өөр нэг газар заагаад тэнд хүрээ дээрээ гэд хэлдэг. Яг хэлснийхэн дагуу өөр эмэгтэй нөгөө газар руу явуулсан чинь бас л гарч ирдэггүй. Тэгснээ за наад газар ч уулзгаа болсон шүү. Энэ газар явуулчаад тийш нь явуулчаарай гэж дахиад нэг өөр байршил хэлдэг. Гэх мэтлээ ингээл байршлаа өрчлөлт ингээл амар хэцүү байж өөрийн 5 цагийн үед нэг юм нөгөө залууч гарч ирдэг. Тэгээд араас нь нөгөөд нөхөөж очоод тэр залууг баривчилж авдаг байгаа. Өч нөгөө залууч ажлын газар дээр авчираад байцааж эхэлдэг. Чи өчигдөр уулзсан эмэгтэйгээ яасан ингэ тэр юмэрэг гэл асуусан чинь өө би мэдэхгүй надад таалагддаг болохоор би буцаасан тэр эмэгтэй яасны би өстөө мэдэхгүй гэл тэгдэг байхгүй. Тэгжээс нагийн гинт харин ойрын үед нөгөө нэг гудамжинд хөнөгдөд байгаа эмэгтэйчүүдийн хэрэг байсан шүү дээ. Тэр чинь би хийсэн байхгүй гэж хэлдэг. За яг энэ ингээд нэг хэрэгээ ингээд нэг тоглоом шоглоом хийгээд байгаа юм шиг гэлчилж байгаа. Яг энэ хэсэг нь тэр кинон дээр бүр хаажун жүжигчин бүр амар үзүүлсэн байдаг. Энэ киногийн та үзээрэй гэж хэлмээр байна. За энэ залууг анх барихтаа нөгөө дуудлагын эмэгтэйтэй залуу уулзч хатан цагдаа очиж барьсан шүү дээ. Тэг яг цагдаа нар гүгэд очисон чинь
нөгөө залууч нь гартаа барьж ирсэн нэг цаасаа ингээд амнаргаа хийчихдэг байхгүй. Тэгэхээр цагтаа хүү чи амдаа юу хийсэн бэ гэж амыг ингээд ухаад цаасыг ингээд гаргаж ирээд авдаг. Тэгээд нөгөө цаасаа ингээд үтсэн чинь баахан юм дуудлагын массажистын газрын ингээд дугаар үнд тэмдэглэсэн байдаг байхгүй. За тийм юу яаж чөлөө ботсноор болохоор энэ газрууд бүгд өөр нэртэй өөр зэ дугаатай газрууд гэж ботсон боловч яг үүндээ энэ газрууд нь бүгд нэг эзэнтэй газар байдаг. Одоо кинон дэр ингээд гардаг шүү дээ. Ингээд амар олон утас уртаа тавьсан. Ил дуудлагын өө тийм манах тийм үйлчлэл үзүүлсэн. За одоо окей явуулъя гэж таслал дахиад нөгөө утсан авсан. Тийм газар мөн байна мөн. За тийм үйлчлэл явуулъя гэж таслаад идэг ингээд амар олон утас уртаа тавьсан. Тийм хүмүүс гардаг шүү дээ. Яг нэг тиймэрхүү л газар байсан юм шиг байна. Тийм болохоор энэ өөрөө өөр газар руу дуудлага өглөө гэж ботсон боловч өмнөх өдөр эмэгтэйг авч яваад хаалга болгосон дуугар мөн байна гэдгийг нэг хүн байсан учраас тэрийг ингээд мэдчихэж байгаа байхгүй. Амар ингээд дуудлагын эмэгтэйчүүдээ алга болсон тухай нөгөөдгөөс ч асуугаад байгаа чинь би энэ оюу тогтоодыг алсан масна гэх амар өөр хэрэг яриад байдаг байхгүй. Тэгэхээр за юу нэ чи наатаа тодорхой яриад тах та гэл цагдаа нар амар гэл нуцтай асуусан чинь гів гинт ингээл амнаас нөхөөс хараад ингээл би татаалдаг гинэ. Тэгэхээр нөгөө цагдаа нар ч үеийн чад дундаж татдаг өвчтэй юм шүү дээ гэл амар айд сандрал нөгөө юу гэнд гавын ингээд амар хурдан тайлал халан бүлээн юм болгож мулгаал би минь дээр нэг хүнжил нөмрүүлэл орхидог. Тэгсэн чинь ингээ хэсэг ингээ тайвширч байжснаа. Тийм ээ би тэр эмэгтэйчүүдийг алсан. Тэгээ хэргийн газар дээр очиод яаж алсан яасан бүгднийг хүлээх болохоор бүгдээр ингээ хамтдаа хэргийн газар руу явъя гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр цагдаа нар за окей гэд тэгэл ингээ нөгөө хамтран ажиллагч нараа за тэр тийчи дээр машин жишээ бил ийм тийм юм а бил гамаа нөгөө зураг мөргөө одоо хэрэг газар орч болохоор ингээл зураг бичлэг ингээл баталгаажуулах юм зөндөлтэй төгөлгүүд тий. Тэгэл юм аа бил энэ төр гэл хоорондоо ярилцж байгаа хооронд нь нөгөөч гараа цогтачдаг. Тэгээ өөрийн нөгөө 5 цагт энийг чи барьсан шүү дээ. Тэгээд юм дээр цагаан газар дээр авчрал байцаж мэцаад ингээ өнгөрчөөд нэг 6 7 гэд арай ажил цуглаагүй юм байл та. Тэгэхээр ингээд цагаан газрын дотор нь гаднаж ямар ч хүн байгаагүй бөгөөд тэр ингээд бүр ямар ч тоорхон бүгээр цугтаасан байдаг байхгүй. Тэгээд нөгөө яг хамар дороосоо хэрэгтнээ алдсан цагдаа нар бүр ингээд уур нь хүрээд зургийг гаргаад ерөн сурвалжлах ажиллагаа явуулдаг. За тэгээд энэ ерөн сурвалжлах ажиллагааныхаа энэ зураг тууцсан дээр болохоор ингээд хулгайчиг ерөн сурвалжилж ингээд тавьчихдаг байхгүй. Тэгээд яагаад гэхээр нөгөө зөвхөн батлагдсан хэрэг нь бол нөгөө хулгай хэрэг байгаа штэ нөгөө 100к хулгайлдаг. 100 ерөн сурвалжлах ажиллагаа явуулаад яг 11 цагийн дараа метроноос буугаад явж явах замд нь барьж авсан байдаг. Тэгэл нөгөө ч ингээл баймайн цухтаад байдаг. Тэгэл үнэн худлаа нь мэддэхгүй янз бүрийн юм яриад байдаг юм жоохон сони хэрэгтэн маш тэгээд тэгэнгүүт нөгөө мөрдөгчнөр нь за энийг юу н хамгийн өндөр албан тушаалтай хамгийн туршлагатай мөрдөгчөөр байцаалгах хэрэгтэй байна гэж бодоод хамгийн өндөр албан тушаалтай ингээ мөрдөгчөө явуулдаг байхгүй. Тэгсэн чинь нөгөөдөг чинь бүр ингээл амар баярлал намайг хамгийн өндөр албан тушаалтанд байцаах байгаа энэ гэл амар баярлагддаг гинэ. Тэгэхээр энэ нэг яг энэ үзүүлж байгаа үйлдэл нь сайкопат гэдэг нь илэрхийлж байгаа бас нэгэн шинжнэ гэж тэр нэг гэмтэрний сэтгэл судлаачийн подкаст дээр ярьсан мэлээ. Тэр мөрдөгч энэний бүх хийсэн хэргийг нь амар гайхамшигтай ур чадвартайгаар хүлээлгсэн байдаг. За мөрдөгч яаж тэрийг ингээд хэргийг нь яриулж эхэлсэн бэ гэхээр хөөчи юу нэг цагаан газар зүгээр хулгай хэрэгээр баригдсан гэдгийг мэдчихэж байгаа зү. Юун эмгтээчүүдийг алсан масан гэд сонь юм яриад байгаа. Чам шиг юм зүгээр нэг 100 хавлгаалдаг хулгайч нар хүн алж чадахгүй чи юу хүн хутгалж үзнэ үү ядаж мадч гэлээ амьд тэгдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө ч бүр ингээд амар уурн хүрэл юу яриад байгаа юм аа. Би энэ хэрэгтээ бүгд ингээд үлдсэн. Та нар тэр баячуудын хороолт гарсан настангуудын хэргийг илрүүлж чадаагүй зү. Яг үүндээ тэр хэрэг чи би үлдсэн байхгүй юу гэл хэлдэг байхгүй. Тэгэхээр наад хэрэг чинь үлдсэн гэж надад хэлсэн хэдэн хэрэгтэн байдаг гэж бодож байна. Чи мэдхгүй баг надтай уулзсан бүхэл хэрэгтэн наад хэрэг чи үлдсэн гэж хэлдэг штэ. Чи бас л тэд нарын нэг нь өнтер гэдэг байхгүй. Тэгэхээр үгүй үнэхээр би энэ хэргийг үлдсэн. Ингээд хэргийнхаа тухай ярьсан чинь одоо ингээд нөгөө нотлох баримтуудыг олоод ингээд мөрдөгчөд таамаглал гаргасан баа штэ. Тэгээ яаж орж ирсэн, эхлээд хэнийг нь хороосон, ямар хөө байдлаар хороосон, дараа нь яасан, ямар үйлдэл хийсэн энэ гэдэг нөгөө нотлох баримтууд дээр суурлаад юм хэргийн зураглал гаргадаг шээ тий. Тэгээ тэр зураглалыг бүр ингээд яг бүр үзээд уншсан хүн шиг ярьсан байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр хийсэн гэдэг нь бол тодорхой болж байгаа. Тэгэнгүүт нь мөрдөгч наа чин тэгэл бүхэл
сонин сэтгүүлүүдээр ингээд тавигдсан мэдээлэл шүү дээ. Наадах чи мэдээ үздэг бүхэл хүн яг ингээд чам шиг ярьж чадна шүү дээ. Тэг үний юм бол чи зүгээр яг хэргийн газар дээр очиод ингээд өөрөө бичлэг үзүүлчихэлтэй гэл. Тэгээд тэгдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөөдөг чинь за тгийгээ. Тэгээ хэргийн газар дээр очиод ингээд яг бичлээ ингэж хийсэн гэдэг бүр яг нэг бүрчлээ ингээд үзүүлдэг. Тэнгүүт нь мөрдөгч за окей энэ хэргийг энэ үнэхээр хийсэн юм байна. Тэгтээ хэрэгээ хүлээлээ энэ яг яаж хийсэн вэ үзүүлэлээ гэдэг энэ бол хөдөлгөөн нотлох баримт болж чадахгүй. Тийм учраас хөдөлгөөн нотлох баримттай болох хэрэгтэй гэж бодоод за яах вэ чи тэгээд үнэхээр үлдсэн гэдгийг чинь би бол итгэлээ. Тэгтээ хүмүүс бол зөвхөн чиний ийм байдлыг хараад бол итгэхгүй. Чи харин хүмүүст итгүүлэхийн тулд энэ хэргийг ямар зэвсгээр үлдснээ л харуулчих гэдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөөдөг чинь 11 цагийн турш ингээд нэг цухтааж авах хугацаанд нэг гудамжны бууланд нөгөө зэвсгээ хайсан байснаа явж очиж аваад харуулдаг. Тэгсэн чинь ингээд нөгөө лантуу ингээд харуулдаг байхгүй. Уул нь бол энэ лантуу ингээд ийм урт иштэй байт юм байна. Тэгсэн чинь нөгөөд чинь ингээд ишийг нь тайраад тэгээд ингээд толгойн сугарч унахааргүй болгож ингээд амар ингээд юм ороогоод өөртөө ингээд зориулаад зэвсэг бэлдээд хийцэн байсан. Тэгээд тэрийгээ гаргаж ирж үзүүлдэг. Тэгээд мэдээж тэрийг нотлох баримт болгохын тулд яах вэ гэхээр шүүх шинжилгээнд явуулна. Шүүх шинжилгээ дээр настангуудын хэрэг дээр нас орсон бүх хүмүүсийн цусны толгой ДНК-гийн тэр лантун дээрээс олсон байдаг. Ингээд энэ хэргийг үлдсэн гэдэг нь ингээ хөдөлгөөн нотлох баримтаар тодорхой болсон байдаг. Тэгээд нөгөөдгийч нь бол уул нь барьж авчирсан хэрэг нь бол нөгөө дуудлагын массажист эмэгтэйчүүдийн хэрэг штэ тий. Массажист эмэгтэйчүүдийг чи яасан бэ гэд дахиад мөрдөж байцааж эхэлсэн. Өчнөр энэ хэргийг нь хүлээлгэхийн тулд арга таахгүй, хайлган сүрдүүлэх гэх мэтчлэн мөрдлөгийн бүх арга барилаа хэрэглэж арай гэж нэг юм хүлээлгэсэн. Яагаад энэ хэргийг хүлээлгэх гэдэг ингээд дулаар нь шахандуулаад энэ цагдаа нар ажиллаад ирсэн бэ гэхээр гол нь баригдах үедээ барьж явсан цүнхнээс нь эмэгтэйчүүдийн бугуйвч, цаг, тэгээд утас гэх мэтчлэн эд зүйлс нь гарч ирсэн. Тэгэхээр энэ бол эмэгтэйчүүдийн хэрэгтэй яалччгүй холбоотой байна гэд энэ хэргийг хүлээлгэх гэж байцаасан. Ямарчсан хэрэгээ хүлээсэн. Тэгээд эмэгтэйчүүдийн цогцыг хаана нуусан бэ гэсэн чинь нэг газрыг заадаг. Тэгээд нэг уулын ингэрлүүд цагдаа нар дагуулж авч явдаг байхгүй. Тэгээд нэг уулын ингэр дээр очиод нэг газар л ингээ заад энд би булсан гэд хэлдэг байхгүй. Тэгээд нөгөө газрыг харсан чинь зүгээр л ингээд ямар ч ингээ ухаж мухад юм булсан хул мөр байхгүй. Зүгээр л нэг уулын ингээд ингэр газар идэг. Тэгэхээр яг энэ газар муу юм уу гэсэн чинь муу зүгээр ухаад үз гэдэг байхгүй. Тэгээд ухаад үзсэн чинь ийм жижиг харууданд ингээд хийцэн 18 ийм жижиг муудтай юм болтдог. Тэгээд тэр явуудуудыг ингээд задлаад хараад үзсэн чинь хүний биеийн хэсгүүд идэг. За тэгээд ингээд 18 хэсэг болтож байгаа шүү дээ. Тэгээд энэ юу гэлдэж байгаа гэхээр энэ цогцос бол нэг хүнийхч байх боломжтой эсвэл 18 хүнийхч байх боломжтой гэдгийг хэлдэг байгаа байхгүй. Тэгээд цагдаа нар нөгөө нэг олцсон хэсгүүдийг ингээд маш иймэгцэгтэй нэм бай ингээд хор ингээд үлсний эцэст энэ бол нэг хүний цогцос юм байна гэдгийг мэддэг байгаа. Гэхдээ энэ цогцос нь хурууных нь энэ нэгдүгээр үеүүдийг ингээд тайраад авцсан. Тийм цогцос байдаг. Хэдий ингээд энэ нэгдүгээр үеийг тайрсан ч гэсэн энэ хоёрдугаар үеийн хээг ингээд үргэлжлүүлэх замаар хурууны хээг тодорхойлох боломжтой тийм шинжилгээний арга байдаг юм байна л да. Тэгээд тэр шинжилгээний аргаар энэ эмэгтэй хэм болохыг тогтоосон чинь энэ бүр дуудлагын массажист эмэгтэйч биш заяа зүгээр нэг ганцны туслах ажилтан хийдэг эмэгтэй цогцос байсан. Бас нэг 2 или 3 сарын өмнө сургуугаа болоод олдохгүй байгаа эмэгтэй цогцос байдаг. За тэгээд цагдаа нар нөгөө дуудлагын массажист эмэгтэйчүүдийн л хэрэг учрыг олох гэдэг байгаа шүү дээ. Тэгэл энэ эмэгтэй ерөөсөө тэр дуудлагын массажист эмэгтэйчүүдийн аль нь ч биш байна. Чи тэр дуудлагын массажист эмэгтэйчүүдийг яасан бэ гэж дахиад байцааж эхэлсэн. Тэгсэн чинь одоо яг жигнэсээ хэлж өгье гэж нэг юм барилгын талбай дээр очдог. Тэгээ барилгын талбай дээр очиод юм 11 газрыг зааж өгдөг. Тэр 11 газраас нь 11 эмэгтэй цогцос олддог. Тэгээд мөн л адилхан бүгднийг ингэж жижиглж мөчлөөд тэгээд дуутанд хийгээд газарт болсон. Тийм цогцснууд байсан. 11 эмэгтэй 9-ийнх нь хурууны хээгээр нь хэм болохыг тогтоосон ба тэр дунд нэг алга болсон дуудлагын массажист эмэгтэйчүүд байснаас гадна 20 настай оюутан охины цогцсож байсан мөн 2 сарын дараа гэрлэгчээсэн эмэгтэй цогцс хүртэл байсан байдаг байхгүй юу. Амар олон хүмүүсийг ингээ хороосон тодорхойлчих байгаа байхгүй юу. Энгүү цагдаа нар юу гэж бодсон бэ гэхээр энэ юу хідэн ч хүн алсан байх боломжтой юм байна гэд тухайд нөгөө 100 хоног гэ прожект зарласан байна шүү дээ. Тэр үед илрээг байсан бүх хэргийг тэрнээс асууж эхэлсэн.
За энийг чи хийсэн үү? Энийг чи хийсэн үү? Энэ чиний хийсээргүй, энэ чиний хийсээргүй гэл бүх ингээд нөө эзэн илрээгүй хэрэгүүдийг ингээд асууж эхэлсэн чинь тэр дундаас нэг л хэргийг хүлээн зөвшөөрсөн. Тэр нь юу вэ гэхээр нөгөө энэ чоны нөгөө далайн эрэг дээрээс олцсон эрэг нөгөө машин дотор шатсан эрэгтэйг хороосноо хүлээдгээ. За тэгээ тэрийг яагаад хороосон бэ гэсэн чинь энэ нэг юу амжаал нэг ийм юм байсан. Энэ нь юу гэхээр нэг цагдаагийн тэмдэг байгаа зү. Тэгээд энийг яаж хийсэн бэ гэсэн чинь нөгөө би өмнөх бичлэг дээр ярьсан Сарины Чук гэх кино байгаа шүү дээ. Тэр кинон дээр яг нэг цагдаа нь өөрийнхөө бичиг баримтыг ингээ үзүүлдэг нэг хэсгэн ийм зураглал гардаг байхгүй. Тэгсэн чинь яг тэр хэсгийн зургийг ингээ дарж авангуудаа ийм юм хийдэг хүмүүстээр очиод хийлгээд өөрийнхөө зургийг дагаад ийм юм толцсон байгаа байхгүй. Тэгснэ энийгээ үзүүлээд нөгөө тэр нас орсон залууч нөгөө хууль бус ийм нэг жижиг сажигнууд зардаг хүмүүс шүү дээ. Тэрэн дээр очиод сүрдүүлээд мөнгө нэгсэн маань. Тэгсэн чинь нөгөөх нь үгүй мөгөл гэсэн юм уу да тий. Тэнгуутэн дургуун хүрээд алцсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэр хэргийг бол хүлээсэн байдаг. За тэгээд нөгөөд чинь ингээд бүр цагдаа нараар тоглож өгнө. Тэгээд нэг 11 эмэгтэй зогцсон болсон шүү дээ. Тэгсэн чинь 11 гэн гарсан гэж юм. Миний тооцоололоор 15 зургаал авах хэрэгтэй доонтор гэдэг байхгүй. Тэнгүүд цагдаа нар за энэ худлаа арчин гэлээ бас тэхгүй шүү дээ. Тэгэл дахиад ингээл нэг бүрчлэн шалгаал нэг бүрчлэн ингээл газрын ухаад үтсэн чинь дахиж бол нэмж зогц гараагүй. За гих мэтлээ ингээд цагдаа нараар юу нь бол тоглоал идэх юм. Тэгээд ямар ч хэлсэн ингээд байцааж дуусаад дараагийн шатанда шилжүүлсэн. Тэгээд энэ хэрэгүүдийн тухай ингээд мөрдөж байгаа хугацаанд чи ямар зорилгоор энэ эмэгтэйчүүдийг алсан бэ гэсэн чинь зүгээр л алсан гэж хэлсэн. Тэгэхээр нэг өмнөх бичлэгдэр ч гэсэн ярьжсэн. Тэгээ сайкопат алуурчтай ганц онцлог нь юу вэ гэхээр ямар ч шалтгаангүй бүр зүгээр л хүн алдаг. Тэгэхээр энэ дээр ч гэсэн яг адилхан зүгээр л алсан байдаг. Тэгээд энэ хэргийн нэг материалуудыг судалж байсан чинь нэг сэтгэл судлаачдын гаргасан ингээд нэг сайкопат хүмүүсийг тодорхойлох юм тест гэдэг юм лээ. 20 асуулттай тест. Тэгээд тэр тестийг бүглэсэн чинь бол хамгийн дээд л оноо 40 оноо юм л та. Гэсэн чинь энэ юу юм бол 40-с 38 авсан байт юм лээ. Би бас тэр тестийг бүглэж үзсэн. Тэрнээс би 7 оноо авч ирлээ. Тэгэхээр энгийн хүмүүс бол нэг арайч тэгж 30-40 хүртэл авдаггүй юм шиг байна. Гэрний хэрэг үлддэг болсон шалтгаан нь бол эхнэртэй холбоотой ах гэж үзсэн байдаг. Хүүхэд тахтаа аавыгаа алдсан, ээж ахтайгаа ингээ өссөн байт юм лээ. Тэгээд өөрөөс 12 насаар хийх ч эмэгтэйд ингээд анхны харцаар дурлаад анхны хайр нь тэрнтэйгээ гэрлсэн юм байлээ. Тэгээд гэрлээд бас хүүтэй болсон. Гэхдээ энэ багасаа ингээд юу нь бол айгүй хулгай идэх хүүхдээс юм байлээ л дээ. Тэгээд хулгай хэрэг дээрэс нь хүчингийн хэрэгээр ингээд юу шоронд орсон юм лээ. Тэгээд шоронд орсныхан дараа эхнэр нь нөгөө салхур хөтлөөг салцсан байхгүй. Тэг хүүгээ аваа явцсан. Тэгсэн чинь нөгөөт чинь шоронд байх хугацаанд намайг шоронд байх хугацаанд надад салчиж байгаа юм уу те. За би ямар ч гэсэн чамааг хүүтэй чи ална гэж юу нь бол шоронд бахтаа ингээд шийдсэн гэж байгаа байхгүй. Шоронгоос гарсныхаа дараа нөгөө алах гад гэртээ очисон. Тэгсэн чинь хүүн ингээд айгүй хөөрхөн мэсэн гинэ. Тэгээд хүүгээ хараад за юм хүүхдээ болоолаад хэрэггүй мэн гэд эхнэрээ алах гэсэн чинь эхнэр нь ингээд тэр үед пив угаасаж ирсэн гинэ. Тэгээд солонгосчууд нь арх ухтаа ингээд янз бүрийн гоё амттай юм тавил нөгөө даруулга гэл ингээд хамтд нийтэж уудаг штэ тий. Тэгсэн чинь тэр үед эхнэр нь нөгөө Ким нөгөө хатаасан далайн байцаа гэдэг штэ. Тэгээд далайн байцааг ингээд даруулга болохоор идээс суужсэн гэж байхгүй. Тэнгүүт нь тэр ядуу өргөдөлтэй байдлыг нь хараад өргөдөөд за алхаа боллоо гэд үлдээсэн гэж ярьсан байт юм лээ. Гэхдээ яг үнэхээр хайртай л лээсэн юм шүү. Тэгээл алааг баг. Тэгтээ тэндээс гараад явахдаа юу гэж хийсэн бэ гэхээр би энэ насаа дуустлаа зүгээр л ямар ч хамаагүй хүмүүсийг ална гэж шийдсэн мэдэг. Тэгэхээр энэ бол хизээч тийм хүний зүгээр гудамжаар өнгөрч байгаа хүнийг эсвэл зүгээр гэртээ байгаа нэг настан явж ороод алах тийм онцгой том шалтгаан бол биш. Ганцхан сайкопат хүн л ингэж шийдэх боломжтой гэд тэр юм сэтгэл судлаач нарын дүгнэлтээр ярьсан. Тэгээд сайкопат гэдгийг нь бас нэг илтгэж байгаа нэг шинж нь юу байсан бэ гэхээр ингээд эн чинь янз бүрийн хэрэг янз бүрийн өөр аргуудаар ингээд үлдээд яваад байгаа шүү дээ. Тэгснэ энэ болохоор өөрөө ингэсэн гэж аахгүй. Би ингээд өөрийнхөө нэг хүн алах арга барилга олохгүй л ингээд янз бүрээр үлдээд яваад исэн. Ингээд нэг алхаар цохиж үзээд, гутгалж үзээд, нөгөө шатаад хоёр цогцож шатаас ирдээ шатааж үзээд ингээд яваад исэн. Тэг тусам би ингээд өөрийнхөө арга барилыг болоод
хүн алхахтаа илүү сайжирч исэн гэж ярьсан байдаг. Тэгэхээр энэ бас нэг сайко гэдэг юм илэрхийлж байгаа нэг шинжин болж таарсан. За тэгээд ингээ бүх хэрэгүүд нь илчлэгдээ тодорхой болоод нөгөө жижиг шүүх хурлаар орох болсон чинь би өөрөө өмгөөлөгчөө сонгомоор ингэж хэлсэн гинэ. Тэгээд сонгосон өмгөөлөгч нь ямар өмгөөлөгч байсан бэ гэсэн чинь улсын өмгөөлөгч мэдээж мөнгөгүй юм чи улсаас өмгөөлөгч өгнө. Тэгээд улсын өмгөөлөгч дундаасаа хамгийн алдартай нэг эмэгтэйг сонгосон гин. Энэ эмэгтэй өмгөөлөгч амьдарч исэн гэр нь тэр нөгөө хоёр дахь нөгөө настан халагддаг гэрээс нэлээд ойрхон амьдардаг тийм эмэгтэйс юм лээ. Гэсэн чинь уул нь бол би энэ эмэгтэй өмгөөлөгчийг алах гэж тэнд явжсэн. Дааж гэрийнх нь гадаа нөгөө нэг засвар хийжсэн хүмүүс нэлээд олон байсан болохоор тэдний гэрэл орж таагүй. Тэгээд ойролцоо байсан нэг гэрэл нь орсон байхгүй гэж хэлсэн. Тэгээд надад ингээ алагдах часнаа аим аврагдаж үлдсэн болохоор намайг илүү сайн ойлгох гэж би бодсон. Тийм болохоор би энэ эмэгтэйгээр өмгөөлүүлмээр байна гэж хэлсэн байдаг. Гэхдээ мэдээж тэр эмэгтэй өмгөөлөөгүй. Тэгээ ямар хүн өмгөөлсөн бэ гэхээр нөгөө нэг энэ чинь угаасаа ингээ маш олон цуврал алга хийсэн учраас цаад зарах яа алах нь тодорхой. Тэгэхээр нөгөө цаазын ялыг эсэргүүцдэг өмгөөлөгчдийн нэгдэл гэж байдаг юм л да. Тэр өмгөөлөгчдийн нэгдлээс нэг өмгөөлөгч ирж өмгөөлсөн. Маш олон хүмүүсийг алсан боловч яг ингээд баттай нотлох баримттай 20 хүний аллагын хэрэгээр шүүгдэж цаазаар авах ял авсан мэт юм лээ. За тэгээд Солонгосыг нэг хэсэг цочролд оруулж нийгмээр нь дөргиж исэн юу янчвал гэдэг сайкопат цувраллагчны тухай ярьж өглөө. Дараа дахиад кино болсон бодит хэрэгээр уулзцгаая баяртай.